Мэдээж өөрөө подкастын 6 дахь дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид нэр хүүхэд хамгааллын сэдвийн хүрээнд ярилцсанаа. За өнөөдрийн дугаарт манай эрхэм зочин боловсрол судлалын ухааны доктор зөвлөх багш Оюнгэрл багш минь одоо хүүхэд хамгааллын талаар ярилцахаар ирсэн байна. Ингээд та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу. За би бол Оюнгэрл багш байгаа. Боловсрол судлалын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх багш, дэд профессор. За боловсролын салбарт 37 жил багш удирдах ажлуудыг хийсэн. За тэгээд боловсрол судлалын чиглэлээр сургууль мужуулах ухааны чиглэлээр бас хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр олон нэвтрүүлэг үйл ажиллагаанд бас оролцож ирсэн байгаа. За баярлалаа. Тэгэхээр манай багш маань хувь хүнийхээ хувьд ч боловсрол судлалын хувьд хийсэн ажлынхаа хүрээнд ч гэсэн Монгол Улсын боловсролын тогтолцоонд бол маш их хөрөнгө оруулалтыг хийсэн юм дайчин эмэгтэй байгаа. Тэгээд өнөөдрийнхөө сэдвийн талаар та танилцуулахгүй юу? За өнөөдөр бол бид нэр хүүхэд хамгааллын тухай ярина. За хүүхэд хамгааллын асуудал бол бүх нийтийн асуудал байгаа. Төр засаг, нийгэм, хувь хүн, гэр бүл, эцэг эх, багш, сургууль мужуулагч, сургууль цэцэрлэг бүхэлдээ л хүүхэд хамгааллын тухай хамтран хүүхэд хамгааллын талаар хамтран ажиллах ёстой ийм чухал асуудал байгаа. Учир юу вэ гэвэл хүүхэд гэдэг бол Монгол улсын ирээдүй. Энэ улсыг авч явах ирээдүй маань бидний өнөөдөр өсгөж хүмүүжүүлж байгаа хүүхдүүд билээ. За тэгэхээр ерөнхийдөө хүүхэд хамгааллын хууль тогтоолуудад хүүхэд хамгааллын талаар яг үндсэн чиглэлүүдийг юу гэж тусгасан байдаг юм бэ? За Монгол улсад бол хүүхэд хамгааллын тухай хууль 2016 оны 2 сарын 5-ны өдөр батлагдаж 2016 оны 9 сарын 1-ээс эхлээд үндэсний хэмжээнд хэрэгжиж эхэлсэн байгаа. Хүүхэд хамгааллын тухай хууль нь өөрөө 6 бүлэг 25 зүйлтэй. За хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилт нь болохоор хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт түмэлжлэг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртгөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчлэгээ үзүүлэхэд холбогдсон харилцааг зохицуулахад оршдог байх нэ. За ер нь ингээд хүүхэд хамгааллын талаар бол бид нар энэ тийм маш олон мэдээллүүдийг бол олж хардаг. Телевизээр ч гарч идэг, сошиал орчинд ч гэсэн тавигдсан байдаг. Гэтэл яг бодит байдал дээр Монгол улсын хүүхэд хамгаалах тогтолцоо ер нь ямар хөө байдаг юм бэ? За Монгол улсын хэмжээнд бол хүүхэд хамгааллын асуудлыг бол төрийн захиргааны байгууллагууд, боловсролын байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд, за мөн гэр бүл, сургууль цэцэрлэг бүгд бол анхаарч ажиллаж байгаа. Тэгтэл бас бид нар бол хүүхдүүдээ бүрэн бүтэн 100% бас хамгаалж чадахгүй байгаа. Ийм учраас бид нар энэ асуудлыг бол цаг үргэлж хамтран хэрэгжүүлж явах ёстой нийгмийн тулгымцсан асуудлын нэг байгаамаа. Хэрвээ энэ подкастын маань эцэг эхчүүд, багш, сургууль мужуулагчид сонсож байвал хүүхэд хамгааллын тулд хийх ёстой яг үндсэн ажлууд нь юу байх вэ? За хүүхэд хамгааллын тухай хууль бол 5 чиглэлтэй байгаа. Нэгдүгээрт нь боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, хоёрт нь гэр бүл дэх хүүхэд хамгаалал, гуравт нь хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгаалал, дөрөвт нь олон нийтийн арга хэмжээнд үйлчилгээнд дэх хүүхэд хамгаалал, тавд нь эрүүл мэндийн үйлчилгээнд дэх хүүхэд хамгаалах. За энэ чиглэлээр бодохоор ер нь бүх салбар бол хүүхэд хамгааллын талд бол хуулийн хүрээнд бол хамтран ажиллах ийм субъектууд байгаа. За эцэг эх асар хамгаалагчдын хувьд хүүхэд хамгааллын талаар нэн төрөнд хийх ажлууд болохоор юуны төрөнд хүүхдийн аюулгүй байдлыг хангана. За хүүхдийн аюулгүй байдал дээр өөрийн биеэр сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд өөрийн биеэр сургууль цэцэрлэгийн багшаас нь хүүхдүүдээ хүлээж авна. Үүнийг бол бид нар гараас гарт гэж ярьж байгаа. Тэгхийн бол хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд алга болохгүй байх, хүүхэд төөрч бодлохгүй байх, хүүхэд янз бүрийн муу хүмүүсийн үгэнд орж дагаж явахгүй байх, бүх аюулгүй байдлаас хамгаалах нэг асуудал бол гараас гарт буюу бага насны хүүхдүүд, цэцэрлэгийн насны хүүхдүүд, сургуулийн багангийн хүүхдүүдийг эцэг эх
багшийн гарт хүргэж өгөөд багшийн гараас авах ийм зарчмыг бол баримтлах ёстой. За хоёр дахь асуудал бол хүүхдийг өөрсдийн ямар нэгэн ахмад настангүйгээр харгалзагчгүйгээр насанд хүрэхчид дагаж явахгүйгээр бага насны хүүхдийг бол ганцаарангийн бол олон нийтийн газар явуулж бас болохгүй. За энэ бол мэдээж эрсдэлт нөхцөл. За дараагийн асуудал бол аюулгүй байдал дээр бол хоол хүнсний аюулгүй байдал байгаа. Тийм учраас эцэг эхүүд хүүхдүүдэд насанд нь тохирсон шим тэжээлтэй аюулгүй хоол хүнсийг өгж хүүхдийн одоо өсөж хөгжих организмыг одоо бүрэн тэтгэх аминдын бүхий хоолыг одоо өдрийн үндсэн 3 хоол, туслах 2 хоол, өдрийн 5 одоо хоолыг хангаж явах эцэг эх асар хамгаалагчийн үүрэг байгаа. За энийг бас манай ээж аваад бас одоо их анхаарч хүүхдүүдээ одоо ялангуяа одоо өвлийн цаг болж байна. Үүнтэй холбоотой дархлаа сайжруулах төрөл бүрийн амин дэмтэй Монгол одоо хоол хүнсээр хүүхдүүдэд хангаж байх ёстой. За тэгэхээр одоо таны яриаг сонсохоор бид нар чинь хүүхэд хамгаалал гэхээр юу гэж боддог вэ? Аюулгүй байлгах тий. За эсвэл нөгөө хүчирхийлэл бүртгүүлэхгүй байх, эсвэл магадгүй эцэг их сургууль дээр одоо үе чингийн эцэг их одоо сургуулийн зүгээс л хүүхдийг анхаарах тухай бодоод байдаг тий. Тэгтэл бас тийм юм шин байна. Хоол хүнсээр зохистой хэмжээнд хангах нь хүртэл хүүхэд хамгаалтаа орж юм байна тий. За тэгвэл одоо яг онцгойлон одоо асуувал боловсролын салбар дах хүүхэд хамгаалал нь ямар хувь байдалтай байгаа вэ? Энэ дээр сүүлийн үед хийгдэж байгаа ажлууд бас юу байгаа бол? За боловсролын салбар бол хүүхэд хамгааллын чиглэлээр сүүлийн үед маш олон ажлуудыг бол хийж байгаа. За тэгээд нэгдүгээрт бол эцэг эхийн сургалтууд эцэг эхүүдтэй хамтран ажиллах чиглэлийг сургууль цэцэрлэгүүдээс бол нэлээд хамтарч явуулж байгаа. Хоёрт нь хүүхдийг бас болзошгүй аюулд өртгөхөөс сэргийлээд хүүхдүүдийн дунд бол төрөл бүрийн уулзалт, ярилцлага, сургалт, мэдээллийн зүйлүүдийг бол мэргэжлийн байгууллагуудтай хамтарч сургууль цэцэрлэгүүд нэлээх явуулж байгаа. За дараагийн нэг асуудал бол хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд хараа хяналтгүй байлгахгүй тулд бас хүүхдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд сургууль цэцэрлэгийн захиргаанаас бол олон ажлуудыг одоо хийж байгаа. За мөн одоо сургалтын байгууллагуудын багш ажилтан ажилчид хүүхдүүдтэй эерэг сургууль мөжүүлэх эерэг аргуудыг нэлээд хэрэгжүүлж байгаа. Тэгээд мөн одоо хүүхдийн байгууллагууд болохоор ер нь хүүхдүүдээс гадна ер нь боловсролын байгууллага бол тэнд ажиллаж байгаа багш ажилтан ажилчдын одоо эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх ийм ажлууд дээр бас нэлээд ажлуудыг хийдэг байгаа. Ер нь бол хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг одоо хангах асуудал бол мэдээж сургууль, цэцэрлэг, удирдлага, багш сургууль мөжүүлэгч нөгөө талаасаа эцэг эх. За тэгээд одоо нийгмийн орчинд хүүхэд бас шууд харилцаанд орж байгаа учраас ер нь л ахмад настан болгон хүүхдийн одоо аюулгүй байдлыг хангах энэ одоо эрсдэл нөхцлөөс урьдчилан сэргийлэхэд бол бүгдээрээ хараа хяналттай ажиллах хэрэгтэй юм аа. За би бас зарим кейсүүд дээр боддгийн одоо жишээ нь гэртээ хайрж явах замдаа эмдсэн хүүхдүүд байдаг шүү дээ. Одоо машины асуулт орсон хүүхдүүд ч байна. Эсвэл сургуулийн талбай дээр тоглож байгаад эмдсэн хүүхдүүд ч байна. Гэтэл үнэхээр ээж аав нь тэр хүүхдүүдийг эсвэл очиад авцсан бол тэ эсвэл магадгүй одоо сургуулиасаа гараад сургуулийн хөргөж өгдөг автобусны суугаад яг гэрийнхэн гадаа буддаг байсан бол ийм зүйл болох байсан болов уу гэж эмзэглэдэг байхгүй юу. Тэгэхээр та яг одоо энгийн одоо байдаг юм шиг боловч чухал асуудлыг хүлээж ирж байна тий. Тэр бод байдал дээр багш нар бас яадаг вэ гэхээр за гараас гарт гэлсэн сарын эхний нэг хэдэн 7 хоног бол маш чухалчлаад 19 сүүлдруулаад хүүхдээ өгж аваад байсан. Сүүлдээ за танаахан хүүхэд 7 хоног болоод 96-аад зурдаг ч юм уу. Эцэг ихэн ч гэсэн завгүй байдаг болохоор за явуулчих واخшаа. Тэгээд хийж байгаа зурчих гэдэг ч юм уу. Энэ байдлаар хандах тохиолдол бас байдаг. За одоо хоёлоо хүүхэд хамгааллын талаар ярихдаа юуг чухалчилж асуумаар байна гэхээр за ингээд хүүхэд хамгааллын хууль байд юм байна. Тодорхой хэмжээнд хэрэгжиж байгаа юм байна. За бусад боловсролын байгууллага эцэг эхчүүд за бусад одоо байгууллагуудын зүйлс анхаардаг гэж бодъё. Тэгвэл яг бүтэц байдал дээр хүүхэд хүчирхийлэлд өвтсөн байгаа бол эсвэл өвтөх эрсдэлтэй байгаа бол тэр хүүхэд өөрөө яг юу хийх хэрэгтэй вэ? Тийм одоо өөрийгөө
хамгаалах боломж байгаа. Мгм. За хүүхэд гэдэг бол өөрөө бас өөрийгөө хамгаалах чадвар муутай. Тэгтээ болвол одоо болцсошгүй эрсдэлд орсон тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлч байдаг юм уу? Насан туршидын хүчирхийлэлд өртөх болцсошгүй тохиолдолд бол яаралтай одоо тусламж хүсэх ёстой. За тусламж хүсэхэд бол мэдээж нэгдүгээрт нөгөө утсаар хүүхдийн тусламжийн утас руу залгаж хэлнэ. Эсвэл хэн нэгэн одоо тус болохоор ахмад насны руу утсаар хэлэх. За бүр болохгүй бол зэрэгэлдээ хаалганы айл эсвэл одоо дээр доор байгаа амьдарч байгаа айл эсвэл одоо хажуу хашааны айлд орж яаралтай тусламж гуйх шаардлагатай. Тэгээд та сая нэг хоол хүнсний тухай ярьсан шүү дээ. Монгол улсын ерөнхийдөө одоо ядуурлын төвшинг аваад үзэхээр бас яг ингэ нэн ядуу өрхүүд нэглэх байдаг шүү дээ. Тэдгээр өрхүүдийн хувьд бараг нөгөө хүүхдийн хоол тэжээлийг хангах одоо аюулгүй амьдрах тайван орчин хангах гэдэг зүйлийг бараг ярих боломжгүй шахвал харагддаг шүү дээ. Өнөөдөр харин зүгээр одоо тайван амгалан унтаж амарч игэл за баярлалаа гэж хэлэх хэмжээний өрхүүд бас харагдаж байдаг. Тэгээ миний одоо бодол бас буруу ахыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр хэрвээ тийм тохиолдолд энд одоо төрөөс ч юм уу ямар юм бол арга хэмжээг авч энэ байдлыг бууруулах тусламж үзүүлэх боломж байна. За мэдээж бол нөгөө нийгмийг улс орон хүчирхийг чадварлаг одоо хөгжилтэй улс орон болоход хамгийн чухал нь гэр бүлийн хөгжлийн асуудал байдаг. Тэгээд нийгэм улс орныг бол гэр бүлүүд бүрдүүлж байдаг. Айл өрх болгон орлоготой амьдрал нь хэвийн сайхан аз жаргалтай амьдарч ивэл улс орон өөрөө аз жаргалтай байх юм аа. Улс орны хөгжлийн асуудал гэр бүлийн хөгжлөөс шууд шалтгаалдаг. Энэ утгаараа төр засгаас ямар арга хэмжээ амар байна вэ гэвэл айл болгон орлоготой. Айл болгоныг л орлоготой байлгамаар байна. Өрхийн бүх гишүүд ажилгүй байдгүй маа гэхэд ядарч тийм ээ өрхийн гишүүдээс нэгээс хоёр хүн заавал ажил хийдэг орлоготой түүгээрээ гэр бүлээ тижээдэг үр хүүхэд нь ямар нэгэн одоо хоол хүнс бусад одоо сурч боловсрах нөхцлөөр хангагдсан бүр нөгөө талаас ерөөсөө гэр бүл бүхэн зөв харилцаатай амар амгалан аз жаргалтай нэг асар хүндэтгэлтэй ийм л орчин байх юм бол одоо гэр бүл бүхнийг аз жаргалтай улс орныг аз жаргалын энд гэсээрээ их өндөрт яваа улс орон гэж харах байгаа. Тэгэхээр улс орон гэж том ярихгүйгээр ерөөсөө гэр бүлээс улс орон өөрөө бүрдэж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол аз жаргалтай гэр бүл гэдэг бол хүүхдийг хамгаалж байгаа хамгийн одоо жижиг нэгж боловч хамгийн одоо том орчин юм тий. Тийм. За би таныг ингээд аз жаргалын индекс гэдээ ярьсан чинь бас бусад орнуудын тухай сонирхмаар санагдаад байна л да. Ер нь бусад Азийн ч бай, Европын ч бусад улс орнууд энэ хүүхэд хамгааллын чиглэлээр яг юу хийж хэрэгжүүлдэг юм бол ямар орнууд энэ дээр одоо тэргүүлж явж байгаа хүүхэд хамгааллын чиглэлээр. За хүүхэд хамгааллын чиглэлээр бол Европын улс орнууд, Азийн улс орнууд бол маш их өндөр түвшинд хариуцаж маш их одоо хариуцлагатай ханддаг. Тэгээ би бол яг Хятад улс дээр бас жишээ авъя. Хятад улс дээр бол бас их олон жил дотор нь сургууль мужуулагч багш хийж ажиллаж амьдралаа. Энэ утгаараа бол Хятад улсд ээж аавууд маань бол хүүхдээ үнэхээр тасралтгүй санаа тавьдаг. Тэгээд өглөө яг сургуульд нь багангийн хүүхдийг хүргэж өгөөд өдөд яг багшаас нь аваад өдөр хоол ундыг нэдүүлээд гэрт нь авчиж унтууж амраагаад дахиад 2:30-аас сургуульд нь авчираад хүүхдээ өгөөд дахиад 5:30-аас тарангууд нь хүүхдээ аваад орой хоолыг нэдүүлээд дахиад давтлагын анги багшд нь авчиж өгдөг. Тэгээд давтлагын багш нь болохоор тэр өдрийн бүх хичээлийг гэрийн даалгаврыг хийлгээд 10 цагт уу шөнө 11 цагт уу хизээ тарна. Тэр үед нь аав ээж нь тэр давтлагын ангийн гадаа хариуцлагатайгаар шүндөө цас бороо, сасан шуурга, хаврын хавсраг, намрын хүүтэн өдрүүд огт ажирахгүйгээр гадаа нь зогссоор байгаад хүүхдээ шөнө хизээ даалгавраа хийж дуусна тэр үед нь хүүхдээ аваад харьдаг. Хагас бүтэн сайн дахиад хүүхдээ хөгжүүлэхийн тулд маш их олон дугуйланд авч явдаг. Төрөл бүрийн дугуйлан.
Тэр багангийн хүүхдүүд ихэд одон бөмбөгийн дугуйлан, ширээний теннисний дугуйлан, газрын теннисний дугуйлан, тайзны ярианы дугуйлан, үг хэл яриа хөгжүүлэх дугуйлан, жүжиглэх чадварын дугуйлан, англи хэлний дугуйлан, гадаад хэлний дугуйлан, тоо бодлогын дугуйлан гэдэг ерөөсө зургийн дугуйлан гэж зогсооч хөлөөгүй 6 дахь өдрийн өглөөнөөс орой болтол 7 дахь өдрийн өглөөнөөс орой болтол дугуйлангаас дугуйланд явуулдаг. Тэгээд би асууж ясaan тэр манай хятад өвөр Монгол ээж аваадаас ягаад хүүхдтэйгээ дуртай дургу бүх дугуйланд та ингээд мөнгө төгрөг өгөөд те ийм их одоо тийм ээ санхүүгийн одоо зарлаг гаргаад хүүхдийнхээ дуртайчуд дургуйчуд дугуйланд явуулаад идэм бэ гэсэн надад хэлжсэн. Манай улс бол мэдээж нөгөө хүн амын тоогоороо 1 миллиард 500 сая хүн амтай. Энэ утгаараа ажлын байрны өрсөлдөөн, их сургуульд орох өрсөлдөөн, амьдрах өрсөлдөөн их байдаг. Тийм учраас хүүхдээ багаас нь бүх юмыг боловч чаддаг ийм одоо амьдрал бэлдэж байгаамаа. Ингийн бол хүүхд маань том болоод их сургуульдаач тэнцэж чадна, төгсөөд ч ажил олж чадна. Тэгээд энэ нийгэм амьдрах чадвартай болно. Нэг ч ихсэн юм нь бусдаас давуу байгээ гэж энэ олон дугуйланд явуулд юмаа гэж хэлсэн байна. За бас бодохоор хоёр талтай л юм дээ. Нэг талаас бол маш гоё санагдаж байна. Хүүхдээ тэгж дасалтгүй дэмжинэ гэдэг бол маш сайхан зүйл. Одоо ч гэсэн манай ээж аваадын хандлага бас өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр нөгөө өглөөч аваад, оройч аваад, өдөрч аваад хаа нөгөө ээж аваадын ажил яах вэ? Харин би бас тэрийг их гайхдаг. Ягаад ингээл манай оронд бол өглөө хүүхдүүдээ сургуульд нөгөөл тэгэл орой л ажиллаа тараал авахаас өөр боломж байдгүй. Бид нар өдөр хүүхд рүүгээ наашаа цаашаа гүөх бас амьдралын боломж их муутай ажлын завгүйгээс болоод тэгээд манай хятад өвөр Монгол ээж аваад бол тэнд бол тусгайлан гэр бүлийн дотоод зохицуулт хийдэг. Аав нь одоо яг ажиллаа бүтэн хийлээхэд ээж нь хүүхдүүдэд зөөх асуудлыг хариуцдаг. Ээж ажиллаа бүтэн хийлээхэд аав хүүхдүүдэд өдөр зөөх асуудлыг хариуцдаг. Гэр бүлийн гишүүдийн нөгөө ажлын хуваарлалт айгүй онцгой бас хариуцсан юм а тодорхой сайн хийдэг. Тэгэхээр ер нь бол яг бүр чухал ажил болгож хуваартаа оруулсан байдаг. Тэгдэг. Тий. Хүүхэд 1-р ангид ороход бол ээж бол магадгүй 1 жилийн чөлөө авдаг ажлаасаа. Нөхөр тэр 1 жилд бол маш хариуцлагатай ажил цалингаар ар гэрийг болгоно. Ээж бол 1 жилийн чөлөө авсан учраас яг 1-р ангийн хүүхэд бол онцгой ажиллагаатай учраас тэр 6 настангуудыг зөөх тийм ээ. Тэгээд хичээлийн давтуулах, унд хоолоор нь хангах, өвдөхгүй байх бүх асуудлыг хариуцдаг. Аавуудын үүрэг оролцсон айгүй өндөр. Манай хятад өвөр Монгол аавууд бол бүр онцгой хүүхдэд зөөдөг. Өглөө зөөн, өдөр авна, өдийн хойно хүргэж өгнө, өдөөс хойш дахиад авна, давталгын ангид нь хүргэж өгнө, тархаар нь шөндөл авна. Тэгээд эцэгхийн хурал бас л аавууд олноор оролцдог. Сургууль цэцэрлэгийн хамтын одоо гоё эцэгхийн өдрөлгүүдэд аавууд бүр толгойлон оролцдог. Манай улсад болохоор аавууд жаахан завгүй, аавууд жаахан нөгөө ар гэрээ тижээх гэ зав чөлөө муутай, хүүхдэд ажиллах боломж муутай амьдралын шаардлагаар болдог баг. Ээжүүд одоо их онцгойлон оролцдог байгаа. Гэтэл гэр бүлд бол аав ээжийн оролцоо тэгш байх ёстой. Хүүхдэд ээж аавын хараа, хяналт, хайр халамж тэгш байх ёстой. Энэ утгаараа гэр бүлийн гишүүд буюу аав ээж маань харилцан хоорондоо сайхан тохиролцоод хүүхдийнхээ төлөө бол ээжлээд ч бас нь явж явах ёстой. Тэгэхээр одоо энэ аавын оролцоог бол өмнөх подкастын дугаар дээр ч гэсэн бас ярилцсан. Нэг талаас ингээд аавуудыг хүчлээд байгаа юм шиг сонсогдож магадгүй ш. Нөгөө талаас зүгээр л таны үүрэг авахгүй. Гэхдээ яг нь нийгмийн хандлага одоо бусад хүм одоо нөхцөл байдлаас болоод бид нар ингээд аавууд нь байж, ээжүүд нь чийл одоо яриа өөрөөтэйгөө очиод ангийн багштай уулзчих гэдэг ч юм уу ийм байдлаар явсараад ингээд урт хугацаанд аваад одоо наадах эцэгтэй гурал дээр зөвхөн аавууд ирдэг болчиход байгаа шүү дээ. Тий. Энэ дээр би нэг жишээ хэлье. Сингапур улсын бага насны хүүхдийн хөгжлийн институтүүдэд боловсрол шинжилгээ ухааны яамны сайдын тушаалаар очиод үндсэн сурагч багшараас энэхүү сургалтанд сар гаруй бас хамрагдсан байгаа. Тэгээд тэн дээр манай Сингапурын багш нар бас ярьж исэн. Англид бол дандаа боловсрол эзэмшдэг багш нар Сингапурт ажилдаг. Тэгээд тэд нар маань ингэж хэлсэн. Нэг удаа хүүхдүүдээр судалгаа хийсэн байна нэг багш. Тэгээд аавынхаа тухай зураарай, ээжийнхээ тухай зураарай гэж судалгаа хийсэн байна. Тэр хүүхэд 4 настай ээжигээ жигтэйхэн гоё зурсан байна. Маш гоё төпөлтэй, гоё эмэгтэй, уруулаа будцсан, хачин гоё буржгар өстэй гоё ээжийг зуржээ. Гоё хувцастай.
Гэтэл аавыгаа болохоор нүв нүсгэн зурцсан байна. Тэгээ багш нь асуусан байна. Ээж чи ягаад ийм гоё, аав чи ягаад ингэ нүв нүсгэн байгаа мэ? Аавыгаа ягаад хувцс өмсүүлээгүй юм бэ гэсэн. Би аавыгаа ямар хувцс өмсдгийг ерөөсөө санахгүй байна. Санаанд орохгүй болохоор би ямар ч хувцсыг зохио зурж чадсангүй. Өглөө босоход ээж байдаг, аав ажилдаа явсан байдаг. Ээж өдөржин намайг зөөгөөд орой цэцэрлэгээс аваад ундаж хооллоод унтуулдаг. Орой унтахад аав ажилласаа ирээгүй байдаг. Ингээд өглөө босоход аавыгаа чардгүй, орой унтахад аавыгаа чардгүй. Ингээд аавынхаа дүрийг бол мэдээд байдаг. Ингээд аавыгаа бол үндэ хувцсыг санахгүй байгаа учраас хувцсгүй зурчихсан юм аа. Ээжигээ бол бүр өдөр болгон юм өмсдөг нь би бүр тод мэдж байгаа учраас бүр ингээд юу ч үлдээлгүй ээжигээ хамгийн өмсдөх хувцсаар нь ингээд аягүй сайхан нарийн нандин зүүдэг эмгийн хүртэл нүдэ буддаг будагных нь өнгийг хүртэл би будсан байгаа. Аавыгаа үнэхээр би санахгүй байна. Тэгээ миний аав бол надад хайртай, би ч хайртай. Хэвч өглөө босоход аав байдгүй, орой босоход аав байдгүй, ажилдаа явсан байдаг, ажилласаа ирээгүй байдаг. Яг ийм сэдв ярихаар надад амар одоо нэг сэтгэл юм гонигтай болоод идэв. Яагаад гэсэн чинь би бас ингээд ажиллагаа судалгаа хийгээд явж байхаар хүүхдүүдийн зарим гэр бүлээ зурган дээр аав нь байдаггүй. Зарим зурган дээр нь аав нь хайцсан бэ гэхээр аав ажилдаа явсан. Тэ манай аав уурхад ажилладаг. Одоо ажилдаа явсан байгаа болохоор энэ зурган дээр байхгүй байгаа гэж хэлж байгаа. Тэгээ зурган дээр байхгүй байгаа нь яг тухайн агшны зурган дээр байхгүй байгаа гэж нэг талаас нь хүмүүс харж одоо өөрийгөө зөвтгөж болчихсон. Нөгөө талдаа яг юу гэж хэлдэг вэ? Бодит амьдрал дээр хажууд байхаас илүү сэтгэлд нь байх хэрэгтэй хүүхдийнхаа. Бага насныхын дурсамжинд нь байх хэрэгтэй. Магадгүй бахархалд нь байх хэрэгтэй. Тэгтэл тэр зурган дээр байхгүй байна гэдэг бол тэр хүүхдийн сэтгэлд байхгүй байна л гэсэн. Тэгэхээр бүр гонигтай санагдав. Бас яг тэр сэдвийн хүнээр ярьчлаа тийм. Тэгээд яг хоо энэ ярианы далминд ээж аавууд минь хүүхдүүдээ илүүхэн цаг зав гаргаж байгаа чи хичнээн ажилтаа бид нар яаруу сандруу амьдралын энэ хүрдэнд огт зав чөлөө бараг гардггүй ч гэсэн бид нар өөрсдийнхөө ирээдүй болсон энэ үр хүүхдүүдийн төлөө заавал цаг зав гаргах ёстой. Энэ бол эцэг эхийн одоо үүргэнд бүр хуульчлан заагдсан байдгаа. Тэгээд ээж аавууд минь ажлынхаа зав чөлөөг зохицуулаад хоорондоо одоо эцэг эхийн гэр бүл доторх үүрэх ачаа үүргэндээ хүртэл одоо ер нь заавал хүүхдтэйгээ энэ удаагийн эцэгхийн урал дээр аав суу шүү. Дараагийн удаагийн эцэгхийн урал дээр ээж суу шүү гэх мэтээр бүр хоорондоо хүртэл бас нэг гэр бүлийн дотоод бүр тохиролцоо хүртэл хийж төлгөө гаргаж явмаар юм шигэ. Тэгэхгүй түрүү манай мөнгөн цэцэг сэтгэл судлаач багшийн хэлдгээр бол үнэхээр бага насны хүүхэд ертөнц бол эцэг эхүүгээр төсөөлөх аргагүй, хайр халамжаар төсөөлөх аргагүй. Хайр халамж дутаж гэмээр хүүхдийн хүмүүжил сөрөг нөлөө үзүүлдэг. Тийм учраас бид нар эрүүл оюунлаг сайхан ирээдүйн үр хүүхдээ сайн сайхан энэ нийгэмд бүрдүүлж өгөх одоо хүмүүжүүлж өгөх үүрэгтэй учраас ээж аваад заавал цаг зав хүүхдээ гаргахаас аргагүй хайр халамжаар дутааж өрөөсө болохгүй. За баярлалаа. Тэгэхээр одоо ийм гоё одоо зочинтой ярилцж байгаа маань одоо Торгон агш нь тэгээд бас багшийнхаа хувийн одоо гэр бүлийн талаар жоохон асууя. Тэгээ энийг юутай холбож асууж байгаа? Хүүхэд хамгаалалттай холбож асууя. Ер нь та ингээд өдний хүртэл амьдрах явцдаа яг хүүхэд хамгаалалт дээр гэр бүлийнхаа хувьд яг юуг ингэж голчилж хэрэгжүүлж хүүхдүүдээ одоо өсгөж хүмүүжүүлж ирсэн бэ? Тэндээс ч юм бүр ингээд онцгойлоод дуусаад би энийг л хийсэндээ одоо бахарах чина гэж хэлмээр зүйл байгаа болов. За би хүүхдүүдийгээ бага багт нь бол ёстой цэцэрлэгт бол тэр гараас гарт гэдэг зарчмаар бол яг ажилдаг байсан. Яг өглөө хүүхдээ цэцэрлэгийн багш нөгөөд орой цэцэрлэгийн багшаас нь хүүхдүүдэд авдаг байсан. Дахиад бага сургуульд нь онцгой анхаардаг байсан. Яг бага ангид багт нь багшд нь яг гарт нь өгөөд багшаас нь яг гараас нь авдаг байлаа. Тэгээд цэцэрлэг бага наснд бол хүүхэд яг төлөвшлийн хамгийн эрчимтэй үе учраас энэ үед нь бол ангийн багш нартай нэг толботой ажилдаг байсан. Ямар ч завгүй байсан өдөр гүйж очиж уулзсан, ямар ч завгүй байсан эцэгхийн уралыг таслахгүй. Тэгээд ангийн багш нартай нэг толботой манай хүүхд юу нь болж байна, юу нь болохгүй, юуг нь анхаармаар байна гэд. За тэгээд хүүхдийн хамгийн дурсгалтай агшин шинэ жилүүд байдаг гэсэн хүүхдийн баяр. Тэн дээр бол ерөөсө таслахгүйгээр хүүхдэд бэлдэж оролцуулдаг байсан. Шинэ жилд нээж сууж ил байдаг. Бавга туулааны хувцсыг өмсүүлэл тэврээл яг алга тушаа сууж идэг. Хүүхдийн баяраар яг л нөгөө бөмбөлөг шаарыг барил ээж ямар завгүй
байсан хүүхдийнхээ хажуу зогсдог. За мөн нөгөө 9 сарын 1 нь штэ. Хүүхдээ яаж игээд сургуульд нь хүргэж өгдөг. Ямар ч аргаар хамаагүй цэцэг бариад ангийн багшд нь хүүхдээрээ цэцгийг өгүүлдэг. Энэ гурван баярыг бол ерөөсө хизээч мартдаггүй маш хариуцлагатай энэ үүргүүдийг биелүүлж ирсэн ээж байна. Оо ямар гоё юм бэ. Тийм шүү дээ. Одоо ингээд бид нар насан туршсан хүмүүс болохоор нэг амарч болчихлоо. За яг нэг удаагийн уралтанд очиагүй бол нэг удаагийн үзүүрийг очиж үзээгүй л яах вэ. За тэгээд одоо гэртээ очиж зарим нэг уучлалгой бол их юм уучлалгүйхгүй за чи юу сүртэй ингээд загнаад өнгөрдөг тий. Тэгтэл хүүхдийн хувьд яадаг вэ тий. Тэр агшиныг одоо эцэг ихтэй харуулах хэрэгтэй тий. Ээжээ би ийм гоё дуу сурцсан шүү. Тэгээд ирээд үзэж байгааг нь хараад би энэ хүний хувьд чухал хүн юм байна. Би хүүхэд юм байна. Энэ хүн намайг хайрлаж юм байна гэдэг мэдрэмжийг бас авч идэг. Тэгэхээр багшаас нь бас одоо ийм гоё эрэг даваа толгойг нь та аднаас нь суралцаад хэрэгжүүлж болно гэж бодож байна. За. Тэгээ хоёлаа одоо ярианыхаа төгсгөл хэсгийг танд онцгойлон дурдах хэрэгтэй байсан чухал дэвшүүлэг санаа байвал. За энэ ярианы өнөөдрийн ярилцлагын төгсгөлд ер нь бол төр засгаас хүүхэд хамгааллын асуудлыг маш өндөр түвшинд тавьж энэ талаар бүгдээрээ хамтран ажиллая гэдэг уриалгууд гарсан байгаа. Тийм учраас хүүхэд хамгаалал гэдэг асуудал бол ерөөсөө хамгийн энгийн эрүүл өсөхтэй холбоотой. Хүүхдүүдээ эрүүл өсгий, эрүүл хоол хүнс, эрүүл орчинд өсгий. Хоёрдугаарт хайр халамжаар дутаахгүй бай. Гуравдугаарт багштай нэгт холбоотой бай. Дөрөвдүгээрт хүүхдтэй цаг зав гаргаж хүүхдийнхээ сэтгэл санааны зовлон жаргал, баяр хөөргийг сонсдог бай. Боломжоор тэдэрт тусалдаг бай. Хүүхдийнхээ хамгийн ихтгэлтэй хүн нь байцгаая гэж ээж аваадаа уриалж байна да. За баярлалаа.